Өнгөрсөн бие баригт буюу энэ сарын 23-ны өглөө цагдаагийн албан хаагчийн аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ. Тодорхойлох юм бол Өвөрхангай аймгийн 900 суманд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийг буудаж хөнөөсөн хэрэг гарчээ. Их сурвалжийн мэдээлж байгаагаар 900 сумын цагдаагийн хэлтээс нөхөр нь архитан согцуурч агсан тавиад ихнэр хүүхдээ зодоод байна гэсэн дуудлага малчны хотноос иржээ. Ингээд дуудлагын дагуу 900 сумын цагдаагийн албан хаагч очиж согтуу эрдсэнийг тайвшруулж ихнэр хүүхдийг нь хамгаалсан байна. Тухайн өдрийн өглөө тус сумын цагдаагийн хэлтээс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэнээс дуудлага мэдээлэл дахин иржээ. Дуудлагын дагуу тус сумын цагдаагийн албан хаагч тухайн айлд очиход гэр бүлийн хүчирхийлэлд үлдэж байсан этгээд цагдаагийн албан хаагчийг тооцны маркийн буугаар буудаж хөнөөгөө дараа нь өөрийнхөө аминд хүрсэн хэрэг гарчээ. 2016 оны 4 сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн 900 суманд цагдаагийн албан хаагч Б гэгч нөлөөлөл амь насаа алдсан 10 жилтэй хэрэг гарсан. Уг хэргийг үйлдэлсэнгийг Өвөрхангай аймгийн 900 сумын 3 дугаар багц суух 29 настай Б гэгч нөлөөлөл тухайн гэмтрийг үлдээд хэргийн газраас оргож цугтаасан. Энэ дээр нь Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын албан хаагчдыг шуурхай ажиллаж тухайн гэмтгийг илрүүлэх дайшлан ажиллагаа хийгдсэн. Энэ ажиллагааны тухайн этгээдийг бол олд тогтооход Өвөрхангай аймгийн Баян өндөр сумын Улаан хад гэдэг газар бол эзэмгүй үний үйлчэнд өөрийгөө боомлсон байдалтай амнасаа алдсныг олд тогтоон. Уг хэргийг Өвөрхангай аймаг цагдаагийн газарт эрүүгээр үүсэн шалгалтын ажиллагааны хийгдэж явагдаж байна. Гэмт этгээд 29 настай Б гэгч байсан бөгөөд цагдаагийн аминд хүрсэн даруйдаа мотоцикл унан оргон зайлчээ. Улмаар тус сумын цагдаагийн газраас дуудлага дуудаж төвөөс тусгай нэмэлт хүч ирж хэрэгтэн эрен хайсны эцэст Баян өндөр сумын Улаан хад гизэг газар уулан цугтаж 900 сумын 3 дугаар багийн айлын эзэнгүй үйлжөөнд боомлсон байдалтай амиа хорлсон байхыг нь олсон байх юм а. Их сурвалжуудын мэдээлж байгаагаар амиа алдсан албан хаагч цагдаагийн албанд ороод тунч удаагүй 1994 онд төрсэн 22 настай Б гэгч залуухан нэгэн байжээ. Цагдаагийн ерөнхий газраас ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан албан хаагчийнхаа ар гэрийнх нь гүн эмгэнэл илэрхийлж байгаа юм а. Өдрийн тойрог уян мэдээллээ.